гэл сүүлийн тоглогч Дикой бэн смокер ард ирсэн Дикой хоёр хүрсэн Дикой гурав яа Дикой Decoy! My God! If you're wanting to pick a time to stand up. Асамсхно намайг Овчин Ууган Баяр гэдэг. Би Valorant-ийн ENC-ийн Монголын үндэсний шгшээ багийн тамирчин байна. За би багтаа бол ер нь бол нэлээд даруухан нэлээд чимээгүй ангидаа сууж идэл л хүүхдээс ер нь бол тэгээд 5 6 дугаар ангиасаа би ер нь компьютер гэдэг тоглоомд ороод манай ах ер нь дандаа тоглодог байсан байхгүй. Тэгээ би ахыгаа хараад ер нь тоглоом тоглодог хүн айгу гоё юм байна. Айгу аз жаргалтай байд юм байна гэж бодоод тэгээ ер нь бол тоглоом тоглож эхэлсэн. Анх ер нь 1-6 тоглож эхэлсэн дээ. Тэгээд 1-6 тоглоод ер нь нэлээ их тоглосон. Баг 3 жил тоглосон баха. Ахтай, аавтай ер нь тэгээд бүгдээрнтэй хамт тоглодог гэсэн. Тэгээд сүүл рүүгээ CS:GO ч гарч ирээд тийшээ тоглоод CS тоглож байгаа л Valorant гарч ирээл тэгээд Valorant тоглосноо. Тэгээд та ер нь яаш хэр тоглодог байсан бэ гэдээ аваас асуунгууд би бол тэр амар боддог байсан. Би бараг шилдэг байсан гэж ер нь ярьдаг байсан. Тэгээд тэрийг би сонсчоод ингэж тоглодог байвал бас айгуу дөг ярих юмтай, хүүхдүүдэд ч гэсэн ярих юмтай айгуу гоё юм байна да гэж бодоод ер нь айгуу тоглох хүсэл маань тэгж айгуу тэжээгжсэн гэх юм уу. Хөдөө юуж явахдаа аав ах хоёроо ярьж байгааг сонсчихсан байхгүй юу. Манай дүү ингээд e-спортын тамирчин болчихвол бүр амар гоё доо гэдэг ахын ярьж байгааг сонсоод тэгээ ер нь бол вау ер нь надад бас итгэдэм байна гэж бодоод урам зориг авчихсан. Тэрнээс хойш өөртөө айгуу тийм итгэж эхлээд үнэхээр боломжтой байна гэж бодоод тэгээ яг хүссэн зорилготой хүрцээ явж байгаа болохоор ер нь айгуу одоо миний амжилтын ер нь хамгийн том хэсэг ер нь миний ах гэж би ер нь боддог байхгүй. Тэгээ тийм болохоор айгуу гоё байгаа. Миний ах ер нь бол намайг хамгийн их дэмждэг бүр маш их дэмждэг хүн. Миний бүх тоглолтыг үзээд миний тоглолтнэр дүгнэлт гаргаж өгөөд ийм тиймээ асуудал байна уу гэ айгуу идэвхтэй дэмждэг намайг. Тийм болохоор ер нь бол миний хамгийн нандин зүйлийн нэг бол миний ах гэж боддог. Багтаа аав ахтайгаа тоглолдог гэсэн үе маань ер нь миний амьдралын хамгийн сайхан үед нэг гэж боддог байхгүй. Яг ингээл аав ажиллаа тарж ирээл, ах хичээлээ тарж ирээл би хүлээж агаад гоё гуруулаа 1-6 тоглоод гоё сервероос тоглоод алдцдаг гэсэн болохоор ер нь бол миний хамгийн одоо амьдралын жаргалтай үед нэг гэж бодно. Би багтаа ер нь бол программист бол гэж боддог гэсэн. Ер нь аавыгаа дураагаал. Тэгээд тэрнээс хойш тэгэл ер нь ах л миний замналыг өөрчилсөн дөө. Ер нь бол тоглоом руу оруулаад. Яагаад мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн бэ гэхээр ер нь бол Valorant гэдэг тоглоом гарч ирээд ах надад танилцуулж өгөөд би тэгээд нэг хэд тоглоод үзсэн чинь ер нь бол нэлээд айгүй тийм сонирхолтой тийм гоё тоглоом байсан. Яг Dota, Counter 2 нийлүүлсэн тоглоом байсан байхгүй юу? 2021 он баха. Тэр үед Immortal rank ороод тэгээд за ер нь энэ тоглоомор би баг яваад баг тамирчин болох боломжтой байна да гэж бодоод Үнэн спорт гэдэг багт ороод Монголын хамгийн залуу тамирчин гэдэг нэрийг ер нь зүүжсэн. За одоо ростерын тавгуунд харуулж байна. За Decoy гэх тоглогч гэдэг нь 14 настай. Хүннүү спорт гэдэг багаар тайзан дээр очиж тоглоо. Тэгээ бүр амар тийм адреналин ялгараа. Тэгээ гоё тайзан дээр тоглоо. Тайзтай өргөлтийг мэдрээд айгүй тийм гоё мэдрэмж юм байна гэд би ер нь ийм л хүн болох юм байна гэдэг шийдвэр төрөөд тэгээ ер нь 21 оноос хойш мэргэжлийн тамирчин болёо гэж хэлсэн байдаг байгаа. Тэгээд Хүннүү Esports багаар MT1 Unified Edition-д орж 3 дугаар байранд нийтлүү тоглоод харамсалтайгаар хожигдсон. Тэгээд тэрнээс хойш Хүннүү Esports гэдэг багаас гараад Top Stack roster-оор явсан. RTG Ready to Go гэдэг багаар би MT1 Wildcard гэдэг багт Cobalt Series-ийг тоглоод MT1 Finals гэдэг маш том тэмцээнд орох эрхийг авахд ер нь бол Монголдоо бас хүчирхэг өрсөлдөгчдийн нэг юм байна гэдгээ ухаарсан манай баг. MT1 Final тэмцээн 10 эдэн саяын шагналтай байсан баха. Хожоол эрхээ авсны дараа аюу тийм сандрал бас орж ирсэн. Pressure орж ирсэн. Тэгээ харамсалтайгаар гэхдээ байр эзэлж чадаагүй асагцсан. Тэгээ яваад түр нэлээд амжилт үзүүлэхгүй байжгаад сүүлд Trinity гэдэг баг босоод тэр багт Nano, Hyper, Rena, Dicky бид 5 тоглогч байсан. Бид Trinity гэдэг багаараа олон улсын тэмцээнд орох эрхээ анх удаа аваад гэхдээ харамсалтайгаар нь бол сайн амжилт үзүүлж чадаагүй анхны тэмцээн байсан болохоор түүнээс хойш бид IC Sports болж тэмцээнд орсон. Би IC багаар MT4 Stage 1 гэдэг тэмцээнд авраг авч исэн. Тэгээд сүүлд IC Sports баг тараад бид хэд ер нь тоглогч нар мундаг юм чин зүгээр бор зүрхээрээ явъя. Бага бүхнэрээ хичээж үзьегээд Valorant-ийн Challengers League-ийн Split 1 гэдэг тэмцээнд ер нь 5 дугаар байранд орсон. Тэгээд түүнээс хойш тэмцээнд ороо явж байгаа. Намайг анх e-спортын тамирчин болноо гэд гэрийнхэндээ хэлэхэд ер нь бол нэлээд итгэж өгөөгүй. Яг ах бол анхнаасаа л бүр намайг амар дэмжиж итгэж явдаг байсан. Чи гэхдээ мөрөөдлөө хөөж болноо. Гэхдээ хажуугаар нь хичээлээ орхиж болохгүй. Өдөрт
2-оос 3 цаг л тоглолоо гэж жоохон оргилдог байсан. Тэгээ сүүл рүүгээ олон улсын тэмцээнд ороод тэгээ амжилт гаргаад ирэнгүүт бас ийм боломжтой байт юм байна, ийм амьдрал байт юм байна гэд гэрийнхэн маань ойлгоод тусч дэмждэг болсон. Одоо бол яг миний бүх тоглолтыг үзээд ер нь одоо бараг тоглолт дуусангууд шууд чатаар за яаж ийм гоё байна уу гэд айгүй тийм дэмждэг болсон. За намайг ингээд мэргэжлийн тоглогч болоод явхад хамгийн хэцүү байсан зүйл гэх юм бол хожигдол байсан. Хожигдчихоор шантрах асуудал бүр байн гарч ирдэг. Дахиад шууд хасагдаагүй байсан бол одоо яг одоо л дахиад тоглох юм бол хожихоор байсан гэд тэр бодлоо ерөөсөө салтгүй баг 2-3-7 хоног. Тэрнээсээ recover хийгээд дараагийн тэмцээнд сайруулцахад хамгийн хэцүү асуудал байсан да. Анх тэмцээнүүд хожигдоод тэгээ ингээ гутран байсан байдлаа бодвол би өөрийгөө нэлээд тогтвортой сэтгэл санааны хувьд арай одоо хүчтэй болсон гэж ер нь дүгнж байгаа. Одоо баг 3 жил тэмцээнд тасралтгүй ороо явчлаа. Юунаас болж хожигддог гэдэг ер нь ялгаа сурцсан болохоор одоо хамаагүй гайгүй гэж бодож байгаа. Миний карьерийн оргил үеийг би яг одоо гэж бодож байгаа. Учир нь янз бүрийн тийм олон улсын тэмцээн хожиж үзээгүй, яг суралцаад явж байгаа. Одоо яг л хамгийн эд алдаг үе дээр явж байгаа гэж бодож байгаа. За миний хувьд ENC гэдэг тэмцээнийг ерөнхий олимпиад аягүй төстэй гэж бодож байгаа. Нэг багаас 3 тамирчин гарч ирнэ гэдэг зарчимтай болохоор одоо жоохон шудраг өрсөлдөөн болно гэсэн үг. Ер нь бол ингээд ENC тэмцээнд Монгол улсаа төлөөлөд оролцохоор болсон гэдэг яг тэр мэдээ яг манай коучээс орж ирэхээр би ер нь бол үнэхээр ингээл бүхэл бүтэн улсаа төлөөлөх хэмжээний тамирчин болцсон байсан гэж үгээд ер нь айгүй итгэж өгөхгүй байсан. Тэгээ ээж авдаа хэлээ одоо бараг тэмдэглэсэн л гэх юм да бараг тэмдэглэсэн. Тэр үйл явдлыг. Аав ээж хоёр бол намайг бараг Монголын хамгийн ирээдүйдээ хөгт гэж ер нь бол боддог. Ер нь бол хүн болгон аав ээж хоёр болгон л тэгж боддог байх. Гэхдээ аав ээж хоёр бол нэх тэгж амар шоконд ороогүй гэх юм уу? За угаасаа л миний хүн мундаг юм чинь тэгэх байсан, тодорхой байсан даа гээл тиймэрхүү л хэмжээний хүлээж авсан. Миний тамирчин болоод яг биелүүлэхийг хүсдэг миний хүсэл зорилго гэх юм бол би бол тайзнаар тоглоод цом өрөхийг л айгүйх мөрөддөг. Тэгээ хараахан тэр хүсэл зорилготой хүрч амжаагүй байна. ENC-ийн шалгаруулалтаас гарч ирээд ENC-ийн тайзнаар Монгол улсаа төлөөлж тоглоод ер нь бол цом өрөхийг ер нь бол зорж байгаа. За би одоо 18 настай 12 дугаар ангийн сурагч. Тэгээд хичээлийн хажуугаар boot camp дээр очиж бэлтгэл хийдэг учраас миний хичээлээс гадуур найзуудтайгаа өнгөрөх цаг айгүй тийм золиослогддог. Хүмүүс ер нь 10 жилийн ангийн найзууд л яг амжилт нь үлддэг гэж ярьдсан бэлээ. Тэгээ яг тийм том зүйлийг золиослон байж e-спорт гэдэг төрлөөр явж байгаа болохоор ер нь амжилт заавал гаргана л гэж бодож байгаа. ENC-ийн Valorant төрөлд оролцох үндэсний шигшээ багийн тоглогч Тика Оёла манай багийг дэмжээрэй баярлалаа.